Онд минь тарган тавтаа оров. Сайхан хаварч байна уу? За тэгээд бүгдээрээ айл гэр ихэс ч алтан гэх хурааж байгаа хаа гэж найдаж чинь шөнийн 2-ны орой бичлэг оруулж зүвж гинөө бурууж гинөө. За ямар ч тач энэ удаад Netflix-ийн 60 Minutes гэдэг нэлээд зодоонуудын акшн киног оруулж байна. За тэгээд сая гомдол ирсэн арай л их зодоонуудын кино оруулаад байна гэдэг бүр IG-гаар би угаасаа л холиол оруулдаг шүү дээ. Нэгэн холимог тулаанч өөрийнхөө охины төлөө ямар золиос гаргахгүй, ямар саад бэрхшээлийг туулах вэ гэсэн их он сонирхолтой киног оруулж байна. За тэгээд бүгд буузаа эдингээ бичлэг рүүгээ орцгоо. Буузаа гаргаарай. Киноман бэлтгэлийн зааланд манай киноны гол дүр болох Octavia Bergman тулаандаа бэлдэж буугаар эхэлнэ. Тэрээр холимог тулаанч. Хэсэг хугацааны дараа тулаантай бөгөөд үүндээ бэлдэж байгаа нь. Гэвч харамсалтай нь энэ том тулаантай өдөр нь түүний охины төрс өдөр болж таардаг. Түүний охин Леони. Octavia охиндоо яаж захиа бичих учраас болдоггүй. Түүний менежер нь түүний найз болох Пол гэж залуу. Энэ нь нэлээд том тулаан бөгөөд тулаан болох хүртэл хидэд хойшилсан болохоор Octavia их л дурамжгаан. Яжгаад өнөөдөр чи охиныхон төрсөн өдөр шүү дээ. Төрсөн өдрөөс нь хоцрохыг гэж айгаастай. Харин охин нь ядаж өнөөдөр та надтай хамт байна шүү. Заавал ирээрэй л гин. Тэгэхээр охин нь ээж дээр байдаг. Octavia аль үжээ Леонигийн ээжээс нь салцсан. Ээж нь ч одоо аль хэдийн өөрөндөө суудсан байхгүй юу? Гэсэн ч охиндоо бол хязгааргүй хайртай. Аав нь билүү бариад бэлгийг нь аваад очноо л гэдэг. Тулаанаар гэлс дуусгачих юмсан. Гэсэн сэтгэл нь мэдээж тавгуулж таараа. Тулаан болох газраа ч ирээд дөнгөж байж тал Чиног их сонин багийн их л дотн царайлж ирээл мэдлэнэ. Яг хин чим. Octavia-гийн эсрэг тулдах залуу Бенко. Тэр хоёрын тулаан бүр нэлээд хүлээлттэй байгаа юм. Манай хүн ер нь нэлээд түргэн уртай бронкточ гэмээр залуу байхгүй юу? Гал залаад нуучил гэсэн байртай. Ингээд тулаандаа орох гэл бэлдээ сууж байтал эгсээс нь дуудлага ирнэ. Чи охин минь ирж уулсан гэж амласан. Чи өрүүлж амлалтаа зүшдэг энэ удаад заавал ирмэр гэл нэлээд уртай. Чамаас болж охин минь шаналхыг ахаад харж чадахгүй шүү гээл. Octavia улам стрессээр гэс тулаанаа дуусчаад явах мэн л гин. Ингээ ринг рүүгээ алхаж байтал X их нь одоогийн нөхөр нь бас түүний өмгөөлөгч юм байна л да. Түүнээс дуудлага ирнэ. X нь охиныхоо цорын ганц асран хамгаалагч болох өргөдлийг аль үжээ бэлдсэн. Хэрвээ чи 6 цаг болтол ирэхгүй бол чи хөөлөөсөр охиндоо ахиж хизээж уулзахгүй болно л гин. Чамааг бэлуу авчирнаа гэд амснаас ч болж охин маань төрсөн өдрийнхөө үдшилгээд юу ч идсэнгүү. Балга усч уулсангүй. Чамаар ахиж охиноо шархлуулахгүй гээл уцаа тавьчихсан тэр. Octavia ринг рүү гарах гэж байсан ч гинтэл охиноо ахиж хизээж харахгүй болох вэ гэж айсандаа шууд л хувцсалах өрөөлөө буцаадгүй. Түүнд одоо охиноос нь илүү тулаан хожигдох гээд юу ч чухал биш. Бүгдийг орхиод охин руугаа л гарах нь тэр. Гэвч түүний охин мэдээгүй маш том зүйл хүчний ардур болж исэн бөгөөд түүнийг заавал тулдуулах хэрэгтэй гэд өнөө Чиног их залуугийн хүмүүс түүнийг барихаар хөөж эхэлдэг. Octavia-д одоо охин дээр амжаа очих хүртэл яг 60 минут л байгаа. Хотын нөгөө захад шахуу очих хэрэгтэй бөгөөд хөдөлгөөний оргил цаг учир такси бариад явах боломжлоо байсангүй. Эд хөвжрэлтэй мөн араас нь ч хүмүүс хөөж байгаа учраас буугаадалгүй. Нэлээд л гүйсэн ч Чиногийн хүмүүст бүслүүлэх нь тэр. Хил амаар уучраа олох гээд угаасаа болсонгүй. Түүнийг гимтэхгүйхэн бариад машин суулга. Тэр тулдах хэрэгтэй л гэж аав. Бараг 10-аад хүн бачуу жижиг зайд түүнийг бүчиж авсаар байгаад эцэст нь өчөж ухаан алдуулах нь тэр. Одоо буцаж очиод тулаанаа дуусгая л гин. Юугээл тийм мэдээ алдуулсан юм шиг удаан ундах уу? Сэргээд шууд л машин дэх хэдийг юучгүй л зодно. Энэ удаад арай цөөхний өдөөс бэлтгэлтэй ч байсныг хэлэх үү? Ядах юмгүй л дуусгадаг. Менежер Полоос нь дуудлага ирэх бөгөөд тулааныг фиксэлсэн буюу аль үжээ ихэн хэдгээр үедэр ялах эдрийг нь тохиролцсон байсан гэсэн үг. Octavia 3 дахь үедэр өсөлтөгч ялах байсан ба түүний араас хөөгд байгаа энэ хүмүүс нь Octavia дээр бүр маш хэмжээний мөнгө бооцон тавьчихсан байсан учраас л ингэж хөөгд байгаа. Пол гэж балаа юм энийг анханасаа л хэлэхгүй мөн найзч бол тоо. Гэхдээ энэ минь дүүрсэн хэрэг охин дээр л амжиж очих хэрэгтэй учраас цааш үргэлжлүүлээ явна. Ингэхдээ жимээрээ дайраад өнгөрөх гэсэн боловч аль үжээ түүнийг гүйцээд ирдэг. Энэ удаад дивжинийхээ эдийн тусламжтай мэрэгжлийн зодоончид гинт бүлэглэлийн эсрэг үзэхээр болно. Энэ найзтай яг юу болоод байгаа? Тэмцээний фикс хийгдсэн. Ард нь мафийн том хүмүүс байгаа. Хамгийн гол нь охин дээр амжиж очихгүй бол охиноо ахиж хизээж харахгүй боллоо эдэргээд бүх үннээ хэлдэг. За меншин чамаа халахлаад үлдээ. Чигээс ажлаа бодлого юм. Хэдийн мэрэгжлийн тулаанч ч гэсэн өөртөөс нь хамаагүй болвол тагаа хулигануудыг тэгж амар барахгүй штэ.
Октавио гараад гүөх замдаа цагдаа нарт араас минь хүмүүс хөөгд байна эдэргээд хэлсэн ч нэлээд хүн сурталтай цагдаа нар байж таарад чи замын хөдөлгөөн садаа боллоо моллоо эдэргээд энд нь жаахан уралхад шууд л түүний цагдаатай ёс бус харьцлаа эдэргээл хэсэг рүү аваад явахаар болчихно. Жинхэнэ балархан тэр. Ингээд цагдаагийн хэсэг рүү явж байтал Чиногийн хүмүүс машинтайгаа дайраад л ороод ирдэг. Нөхцөл байдал үнэхээр хэрэгсэтэрсэн байгаа нь ойлгомжтой. Октавио ч энэ боломжийг ашиглан хэргийн газраас бушуухан л зогтно. Арай гэж хэсэг амьсгаа авах зайгаараа дэлгүүрт орох бөгөөд тэндээс охин дээрээ аваад очих билуугаач авдаг. Ингээ билуугаа аваад яг явах гэтэл түүнийг ахаад л олоод ирхэн тэр. Ир хүмүүс байндаа нүр нүрээ хараад үнэхээр гоё би явах хэрэгтэй байна гэд үннээ хэлсэн ч яг л бууны гогт арах мэт Октавио шиг залуу ивэр үзье гэж байхад ивэр л үзэх байсан юм. Үнэхээр боронгтой. Бүр хүмүүс болиулга барахгүй. Цус нустай нь холхон тэр. Тэндээс зүгтж гарахтаа өнөөх банкудаа таарна. Ягаа манай хүндэд тулдаг байсан хүн штэ. Тэр хүртэл араас нь явж лээдэг. Ингээл жумын юмд хөөгнөө. Аз улж энд Полын найз ер нь тэдэнтэй ажил хэрэгээр байн холбоотой байдаг Рико гэх залуу гарч ирээ. Би чамд туслая, суучгал гин. Тэгээд түүнээс юу болсныг сонсох ба тулаан хит хит удаа хойшлогдсон болохоор энэ удаад хойшлуулах боломж байгаагүй. Чамайг ялгснаар тооцсон л гин. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр түндэр мөрөө тавьсан хүмүүс бүгд мөрөөгөө алдсан гэсэн үг. Өөрийг нь метроны буудалд хөлөд буулгаад өгөө гэсэн ба Рико түүнийг зүгээр л бариад өгөн тэр. Аль үжээ 10 худраг болсон байснаа манайхан ойлгоогүй л явж. Ингээд чоны амнаас гараад барын аманд орж байгаа юм. Чино бол зүгээр наавар цавар ажил гүйцэтгэгч. Харин энэ эмэгтэй Даника их босн бүр Чиногийн дээрээдэг хүн юм байна л да. Чино спорт болохаа хийсэн. Тэрэн дээр энэ хүнээр 1 сая долларын босоо тавьсан ч тэр мөнгөө одоо алдсан. Одоо энэ эмэгтэй Чино болон Октавио хоёуланг нь л алах зорилготой байгаа хүн гэсэн үг. Чиног энд хэрхий хүлээх зур Октавио цогтох боломж гарахад шууд л хүлээстэй чигээрэл гүүхэн тэр. Гүүсээр яваад яг л хаалга нь хаагдж ирсэн метронд амжид суух ба тэнд байх өгөөмөр хүмүүс түнд аз олж их сайн ханддаг. Хүлээсийг нь ч тайлж усжуулгана. Бүтлэн бүтнээрээ ирэхсэн болохоор мань хүн стресслгүй яхав. Чиногоос цагдаа нараас бас дээрэс нь саяын эмгтэй боссос гээд хитэн ч хүнээс зүгтаад байгаа. Хамгийн гол нь охин дээр амжиж очиж чадах нь гэдэг ширгэлцээтэй. Охинтойгоо уцаар ярихад охин нь аавыгаа ирнэ гэдэгт бүр бууж өгсөн шинжтэй. Ер нь аавдаач урам нь хугарсан мэт яриаг нь дуусгалгүй уцаа салгаж өрхөн. Октавио охиныхоо зүг явсаар л. Түүний метроноос буугаад банко хүмүүстийг хөөлөж байхын тэр. Яасан салж хоцордоггүй хүмүүс юм. Энэ удаад клуб руу гүн ороод нуугдах гэсэн боловч тэнд баригдан зодтолтоосоор аргагүй болдог. Банкош нэлээд хүчтэй тулаач гэдэг нь ойлгомжтой. Тулааны дараа клавс гарахдаа Полыг харах ба өнөөх нь уцаараа Google Map харж байгаа Итали явж байхын тэр. Энэ бүх хугацаанд Октавиогийн бугуун цагны байршил илрүүлэгч Полд байсан юм байлээ л дээ. Тэгээд л түүний хүмүүс тэгж амар болоод байсан хэрэг. Чамд хэлэхгүйгээр Чинотой хамтарсан дуушлаарай. Хурдан хугацаанд их мөнгө олох арга гэж бодсон эдэргийгч. Найз бай, менежерч бай, юу байх чинь хамаагүй чамайг 10 тоолох хооронд зүгтахгүй бол аалан шүүлгэнэ. Октавио цагаа харах бөгөөд 17 минут үлдсэн. Энэ хугацаанд амжиж охиныхоо төрсөдөд дээр очихгүй бол охиноо ахиж хизээж харахгүй. Тэр нэлээд шархацсан учраас замаараа ээж аваараа ороод хальт амьсгаа авнаа. Хэсэг амсхийх үед нь Пол залгах ба түүнээс үнэхээр л чин сэтгэлээсээ уушлахгүйгээд байх бөгөөд тулааныг лөөрдөх анханаас түүний санаа байсан үнэхээр уушлаарай л гин. Октавиоч одоо арай тайвшраа Полд өөрийгөө хаашаа явах гэж байгаагаа ч хэлж өгөх нь тэр. Тэр охиндоо бэлэг болгон муур авч өгөх гэж байдаг ба тэр газараа хаана байдгийг хэлнэ. Пол яг үндэ аль үжид Чинод баригдсан. Полыг сүрдүүлэн Октавиог л барьж авах гэж байгаа юм л да. Өөрөх нь амьд үлдэх ганц арга юм чинь. Гэхдээ үүнийг нь Октавио гадарлалгүй яхав. Охин руугаа очихгүй нэг л эргэлзэнгүй хөвцөрөл байх нь тэр. Ээж аав нь юу болоод байгааг ер нь ойлгосон. Ээж нь түүнийг яагаад охиндоо өгсөн амлалтаа зөрчдөг юм бэ гэж зэмлэнэ. Гэвч энэ үеэр аав нь гашуун үнэтэй нүр тулуулах нь тэр. Бидний харсанчлан Октавио нь тийм сайн хүн биш. Түргэн уртай уураа барьж дийлгүй гэх мэт олон хуузан чанартай. Энэ бүхнийг нь дуурайх вэ? Охин нь өөрсгөн болох вэ гэсэндээ л энэ бүх хугацаанд охиноосоо зайтай байсан юм байлээ л дээ.
Энэ нь түүний охиноо хайрлаж байсан л нэг хайрны юм шиг байгаа. Хүмүүсийн нүдэнд карьераасаа өөрөө мэдэхгүй хүн шиг боловч уг нь охиндоо хамгийн их хайртай. Энийгээ зөв илэрхийлж чадаагүй л аав. Эвтэйхэн захиаж бичиж чадахгүй. Ингээд тэр цагаа шалгахад түүнд одоо 10 минут л үлдсэн. Пол руу залгаа охиндоо бэлэг болгоо өгөх муураа авахар амтны дэлгүүрлээ явж гин гэж хэлэх ба үүний дараа Рико руу залгаа нөгөө бүр том мафийн бос Даникач Чиног барьмаар байгаа бол миний зааж өгөх амтны дэлгүүрлүү овоохон хүнтэй ирээрэй л гин. Ингээд дэлгүүр дээр ирээд муураа авах гатал хаацсан мац ингээд их маяглнаа. Манай хүн одоо илүү төвчээд авах төвчээрч үлдээгүү. Ивэр ярьж үзэх гэж нэх оролдохгүй шууд хаалгыг нь өшгөлөөл орно. Ингээд тэр Берлиний цагдаагийн хэсэг рүү ярих ба бүрэн зэвсгэлсэн дээрэмчд байна. Ийшээ маш их хүмүүс явуулах хэрэгтэй шүү гэж дуудлага өгдөг. Ер нь бүгдийнх нь дунд хор утгаад л байгаа юм л да. Ингээд саяхан цонхны цанаас томроод исэн гарч үг дуугуул муурыг нь өглөхгүй яах вэ? Бэлэг болгоо өгөх муур нь түүний охиндоо өгөх сүлийн бэлэгч гэж мэднэ. Угаасаа одоо амжихгүй гэдэгтээ бараг л эвлэрсэн. Ийх өмнөө л эхлээ зэгцлэхийг боддог. Дэлгүүрийн гадаад Чиногийн хүмүүс аль үзээ Полыг авчирсан буу тулгаа сууж яхан тэр. Хэдий өөрийг нь 10 удаа гисэн ч гэлээ юугээл нүдэн дээрээ найзаагаа өхүүлэхвдээ. Тэр жалгаагүй Чиногийн хүмүүст баригддаг. Одоо түүнд 4 минут л үлдсэн. Алдсан бүх мөнгөө та хоёроор насаар чинь төлөвлөнө гэдэргээл харааж өрөөгөө байж тал гинтл буудалцаа эхэлдэг. Даникагийн хүмүүс аль үзээ ирсэн байгаа нь. Төд удалгүй цагдаагийнхан чир гудамжаар дөрвөн буудалцаа. Буудалцаанаас нуугдахтаа эзэнгүй барилга дотор орж ирэх ба энэ бүгдийг чи төлөөл зохиосноо гээл Чино бөөр. Энэ удаа тэр хоёрыг зүгээр л алаад хажийл гэж бодно. Пол түүнийг тайвшруулах гэсэн боловч Полыг хөл рүү буудаал унахшигдаг. Ингээд Октавиаг буудаж алахын яг өмнө Коза гарч ирэн түүнийг зогсоохон тэр. Хэдий хоёр мэрэгжлийн тулаанд жилээ Чино зэвсэгтэй байсан учраас Козагч нилээн бэртээгээд авна. Октавиад Чиног бийдээд өчөөд унагдгийн даваан дээр Чино түүнийг зоогоод л авах ба тэр агш нь түүний охин дээр очих цагт дуустдаг. Чино нь яасан ч амбөхтэй юм. Тэр өөрт Полдолоод байгаа хэрнээл Коза хөшгөлөд унахчихсан тэр. Бараг өвлөд басан Козаг хараад Октавиаг өөр дүрлцээд л унтарна. Нилээн зодож эцэст нь өөрийнх нь шарах сэтэрснөө хөлтэй хөдөлж чадхаа болдог. Чино ахаад л босч ирэн гартаа турбоо бариад хөдлөхгүй байгаа Октавиаг цохиж алахын даваан дээр Пол буундуу гаргаснаар энэ бүх тулгааныг дуусгахын дээр. Чиноч харсан зүгтэл зүгтэн. Коза Полыг төсч босгоо Октавио чамайг асуудалд оруулах хүсээгүй юм шүү хэмээн уушлаг гоохот Октавиас түнд уурсангүй. Харин охиндоо өгөх муураа аван цааш явахаар болдог. Цагаа харахад аль үжээ 6 цаг 4 минут. Түүний цаг угаасаа дууссныг тэр ойлгож байгаа. Тэгсэн ч охин руугаа явна. Ингэхдээ зодуулсан учраас царай зүсээ засах гэж аль чадхаараа л хичээн өргөжлүүлэн цааш явна. Арай гэж л явсаар охиныхын гэр дүнгийн харагдах төдийд үүдээр нь орж чадалгүй унаад өгдөг. Эцэст нь тэр хязгаартай хүрсэн байгаа нь. Энэ үеэр түүний охин гарч ир таарах ба харсан даруйдаал аавгаа тэрэн хөвтдөг. Ингээд ч болов охиныхоо төрсөд төртөрсөн тэр охиноо тэрж байгаадаа хязгааргүй баярлана. Мина гарч ирэхдээ түүний авчирсан муурыг ч харах нь тэр. Түүний одоогийн нөхөр нь энэ зүйл байж болохгүй гэх гэсэн боловч Мина энэ удаа зүгээрээ гэж бөөмөд чимээгүй цааш яваа ордог. Октавио сэтгэлэн амраа охиндоо ганц удаач болов сайн байснаар кино маань дуусна. За ингээд энэ удаагийн бичлэг маань энэ үрээд дуусч тань бичлэг маань таалагдсан бол subscribe хийх бит юм артаарай. Мөн лайк дарж коммент гэсэн үлдээвэл маш их баярлалаа. За ингээд хэдүүлээ. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.